Бид хоолойн баялаг бүтээгчид хоолойн баялаг бүтээгчид ховд аймгийн баялаг бүтээгчид ховд аймгийн баялаг бүтээгчид ховд аймгийн баялаг бүтээгчид ховд аймгийн баялаг бүтээгчид Мас агентлагийн баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг Монгол улсын 21 аймгийн баялаг бүтээгчдийг танилцуулсаар байгаа илээ. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Ховд аймгийн Хатан түнгэл компани үйл ажиллагааг онцоллоо. Хатан түнгэл компаниг үүсгэн байгуулагч Баяр сайхан хүний генетик чих мэрэгчлийг эзэмшиж, нийслэлийн шинжлэх ухааны байгууллагт ажиллаж, хажуугаар нь эрдмийн зэрэг хамгаалах ажил хийж байжээ. Тэр үед зах зээлийн нийгэмд сэлцэн учраас улсын эдийн засаг хүндэрч залуу эрдэмтэд орон сууцнд орно гэдэг хүндхэн даваа байсан юм. Дугаар бичүүлж явардагч тэднээс цөөхөн хитгэн л байртай болж чаддаг байсан үе. Түүнд ч бас орон сууцны асуудал үүсч айлын байр хөлсөж амьдарч байсан тухайга хуучилж байлаа. Ингээд тэрээр амьдралаа дээшлүүлээ, үр хүүхэдтэй орон сууцтай болгоё гэж төрлөх нутгаа түшгээр шийдсэн байна. 1997 онд Ховд аймагтаа ирж түүхийн эдийн Changes бизнесийн гараагаа эхлэж байжээ. Би ч гэсэн одоо үр хүүхдүүдээ дараа нь яах юм. Би ч дандаа ингэж одоо ийм айлын байр онгод амьж явах юм гэдэг асуудал тулж байгаа байхгүй. Тэгээд л хариулт бол зах зээл шилжиж гэдэг хариулт гарчихсан. Тэгэл 97 оноос өдгөрөөгөө ирэл ангуудаа манай эхнэр хийдэхэд нөгөө ажилтаа байсан учраас эхнэр анхлж ажиллаас очиулаа. Идэл Change үеийн Changes гаргаа эхэлсэн дээ. Түүний эхний бизнес амжилттай явж нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа татвараа төлөхөөр болж 2004 онд Хатан түнгэл компанийг байгуулж байсан төвхтэй. Анх тэд үйлдвэрлэлээ талах нарийн ба үйлдвэрлэх чиглэлээр 5 хүний бүрэлдэхүүнтэй эхлэж байсан. Удалгүй тэд үйлдвэрлэлээ илүү өргөжүүлж одоо цэвэр ус, төмсний гурил, газар тариалан, талах нарийн ба вакуум цонх, тээвэр худалдаа үйлчилгээний гэсэн 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймагтаа 7 төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хатан түнгэл компани нь замун нарийн боовны чиглэлээс үйл ажиллагааг явуулдаг юм. За эднийх бол яг одоогоор 40 гаруй төрлийн нарийн боовыг болов хийж замун одоо энэ Ховд аймгийн дэлгүүрүүдэд болон за Баян Улгийн аймаг за сумдуудаар бол бас худалдаалдаг юм байна. Манайх 2005 оноос анх одоо Ховд аймагт талах нарын боовны чиглэлээр одоо 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж исэн. Одоо бол манайх 30 гаруй ажилчинтай тэгээд одоо 2 давхар үйлдвэрийн байртайгаар ингээ Ховд аймгийнхаа одоо ард түмэнд талах нарын боов, кекс, торт гээд 40 гаруй төрлийн нийт төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Мөн одоо манайх ерөнхий боловсролын сургуулийн үдийн цаг хөтөлбөрийг бас хэрэгжүүлдэг компани байгаа. Манай компани одоо энэ нарийн боовноос гадна бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулад торт, кекс тэгээд энэ бичээний төрлийн борцгонууд энэ хийдэг болсон байгаа. Тэгээ одоо энд бол нэг 10 төрлийн бүтээгдэхүүн хийсэн байгаа. Тэгээд энэ савлгааг бол бид нөр өөрсдийнхөө хэмжээнд шийдээд жижиг савлгаатай тэгээд гаргаж байгаа. Энэ тэгээд кексэн төрлийн юмнууд болохоор нөгөө задгаа байхаас илүү савлгаатай байх нь бас эрүүл ахуйн энтерт илүү нийцсэн байдаг учраас бид нэр савлгааг бол анхаарч байгаа. Хамгийн гол нь нөгөө өдөр болгон шинэ бүтээгдэхүүн гэдгээрээ бас арай илүү онцлог. Тийм тэгээд нөгөө бүтээгдэхүүнээр ч гэсэн түүхийн эд энтрээ ч гэсэн бид нэр аль болох чанартай шинэ юмар хийхийг гэрмэлзэж байгаа. Мөн Баяр сайхангаа 2011 онд Японы JICA-гийн төслөөс 500 гаруй сая төгрөгийн зээл авч төмсний гурилын анхны үйлдвэрийг Ховд аймагтаа байгуулсан юм а. Тухайд Ховд аймгийн хэмжээнд төмс тариалалт нэмэгдэж, төмсний үн хямдарч 1 кг нь 100-аас 150 төгрөгт хүрч хаягдалж их гардаг байлаа. Тэрээр үүнийг анзаарч төмсний гурилын үйлдвэр нээх санааг болсон байна. Яг одоо Баяр сайхангаа нэр дээр улсад бүртгэлтэй 2 компани татвар төлдөг. Энэ 2 компанид одоогоор 70 гаруй хүн ажил амьдралаа залгуулж байна. 70 гаруй ажилтан тэдний үнэт баялаг учраас тэрээр ажилчдынхаа төлөө ямагт сэтгэл тавьж нийгмийн асуудлыг шийдэж өгөхийн төлөө ажиллаж байгаа тухайгаа ярьж байлаа. Алан өрх гэрийг дижиж ийнэ л гэсэн үг. Тэгээд алан ажилчдаа зуныхаа цагт бол бид нар барилга дээр төр ажлын байр хамгаалж байгаа. Хөдөө аж ахуй дээр төр ажлын байр хэрэгэлдэг
хүмүүсийг олж авч болдог. Ийм гэхдээ тэр үед бол тоо гэсч. Одоо бол тогтмолуудаа байж байгаа вирус талаа ажиллаж байгаа. Ажиллаж байна. Тийм хүмүүсийг төлөө гэдэг сэтгэл төрдөг болдог. Яавал цаг хугацаанд нь цалингаагүй. Яа нэг хоног сурах хөгжих юмсан. Нийгмийн даатгалынхаа татварыг төлөх юмсан. Татвараа хугацаанд нь төлөх юмсан. Ингээд одоо сүүлдээ нэг өөрийгөө төлөө явж байсан байна. Хүний төлөө болж өгдөг. Энийг л одоо их чухал юм байна. Яагаад гэхээр нэг ажилчин маань өнөөдөр цалингаа хугацаанд нь авчихаасаа гэртээ очихдаа бас нэг сайхан сэтгэлтэй очихсоо. Өнөөдөр тийм хийц ингээд маргааш ирэхийгээ бас сайхан сэтгэлээр хүлээж авдаг юм байгаасаа л гэж одоо бодож ажил хийдэг. За баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг Ховд аймагт ажиллаж байгаа. За бид энэ удаад Ховд аймагт вакуум цонхны үйлдвэрлэл явуулдаг. Хатан түгэл компани үйл ажиллагааг та бүхэнд танилцуулж байна. Тус үйлдвэр бол 2013 онд ашиглалтанд орсон. Яг өнөөдрийн байдлаар аймагтаа баригдаж байгаа орон сууц болон томоохон барилгуудад вакуум цонх нийлүүлээд байна. Одоо тус үйлдвэрт 8 ажилчин ажиллаж байгаа юм а. Хатан түгэл компани аймгийн барилгын салбар шинэ үйлдвэрлэл нэвтрүүлсэн вакуум цонхны үйлдвэрлэл байлаа. 2013 онд 100 гаруй сая төгрөгийн өртгөөр нийслэлд ажиллаж байсан Батуу констракшны вакуум цонхны үйлдвэрийг аймагтаа суурьшуулсан юм а. Үйлдвэр бол сайн. Сайн үйлдвэр, сайн одоо түүхийдэр сайн цонх хийя л гэж. Ер нь бол цонхноос дулаалт байхгүй сайн байх юм бол байрлал байгуулмж дотор амьдарч байгаа хүн дулаан сайхан хавлаг орчин хүмүүс шүү дээ. Сүүлийн үед монголчууд одоо бүгд л модон цонхнуудаа одоо сольж гэлж. Тэгээд энэ яг айлууд чадвараараа солино биз. Догондоо бол бид нар бол нэлээд компаниудын захиалгад ажлууд хийж болдог. Германы Parker брендийн танаг төхөөрөмжөөр тоноглогдсон вакуум цонхны үйлдвэр өдөрт 80 м квадрат вакуум цонх халга үйлдвэрлэх хүчин чадалтайч тэд аймгийн хэрэгцээ захиалга тохируулан өдөрт 40 м квадрат буюу 20 гаруй цонх үйлдвэрлэж байна. Ингээд жилдээ 250 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг юм байна. Өдөрт нэг 40-50 м квадрат буюу нэг 15-аас 20 цонх үйлдвэрлэж байгаа. Хүмүүсийн ажилтнаа бодлоо. Тэгээд харилцагч байгууллагууд хүмүүсийн одоо захиалгыг хүссэн загвар хэмжээгээр нь хийж байгаа. Хатан түгэл компани вакуум цонхны үйлдвэр өнгөрсөн жил 48 айлын 2 орон сууцны цонх, Зэрэг суманд 12 айлын орон сууцны цонх, 8 дугаар цэцэрлэгийн вакуум цонхыг хийж гүйцэтгэжээ. Тэдний үйлдвэрлэсэн цонх чанартай дулаан алдал бага учраас сүүлийн үед захиалга нэмэгдэх болсон байна. Германы энэ жил 8 дугаар цэцэрлэг дээр цонхын зөвхөн шинжлэх төсөл засвар үйлчлэгээр Германы улсын санхүүжилтээр явсан юм байна. Тэгээд тэр Герман хүн ирчгээд манай цонхны битүүмжил, манай цонхыг тусгай багцаар шалгаж үзээд танах стандартд нийцэж байна. Танахаар хийлгүүлнэ гэж хэлгүүлсэн. Дараа нь Завхан аймагт тусдыг Завхан аймагт нэг бас цэцэрлэг тогтоолж байгаа юм. Тэрний цонхыг та нар хийж өгөөч гэж хүсэл тавьж байгаа. Тэгэхээр бас бид нар бас аваа гайгүй юм хийгээд байгаа юм болов гэж бодож байгаа. Үйлчлэгээний сонголт төвийн барилгын цонх, Зэрэг сумын 12 айлын барилгын цонх гэх мэтлэнгээр нэлээд олон барилга цонх хаалганы ажил гүйцэтгсэн. Тэгээд хажуугаар нь бол 1-2-5 бол жижиг захиалагчдын юм бол бас зэрэг нийтдээ 1000 гаруйтай цонх үйлдвэрлэсэн байх гэж бодож байна. Одоо манай үйлдвэр нь одоо 1-р 10 жилийн өргөтгөлийн барилгын цонхны захиалга авчихсан тэр үйл ажиллагаатай тэрнийхээ цонхыг хийгээд ер нь бараг ихэнх талын хийгээд өгч байгаа. Одоо дулаархтаар суулгасан бэлэн болсон цонхнуудаа суулгаад одоо өгöd эхэлнэ. Хөдөө орон нутагт мэрэгдсэн боловсон хүчин ховор байдаг учраас тэрээр вакуум цонхны үйлдвэрт одоо ажиллаж байгаа 8 хүнээ сургаж ажилд авчээ. Хатан түгэл компани вакуум цонхны үйлдвэрлэлтэд дахин шин тоног төхөөрөмж суурилуулахар төлөвлөж байгаа. Бэлэн байгаа тоног төхөөрөмжөө технологийн дагуу суурилуулсны дараа металл хаалга цонхыг үйлдвэрлэхийг зорж байна. Металл хаалга, металл цонх гэдэг ингээд бас байдаг л да. Энэ үйлдвэр өөрөө бас тийм металл хийдэг. Багц тоног төхөөрөмжтэй хамт авсан юм. Тэгээ одоо энийг хийхээр одоохондоо бид нэр ашиглахгүй байгаа. Энэ захиалагч хэрэггүй байна. Хоёрд энийг оруулах гадна үйлдвэрийнхээ байрыг томсгох шаардлага гарч байгаа. Одоохондоо ашиглах татлал байж.
цаашдаа бас хөгжүүлж төмөр хийцгийг хаалга зомбох. Тэд үйлдвэрлэлээ өдий зэрэгт хүртэл хөгжүүлэхдээ улсын зээл тусламжийг нэг ч удаа авч байгаагүй. Зөвхөн хөрөнгөө барьцаалж арилжааны банкнаас зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлж байсан юм а. Ер нь түрээс олгож байгаа зээл тусламж нөлөөлж олон хүнд хүртээмжтэй байх хэрэгтэй байгааг тэрээр хэлж байлаа. Яг нь зээл тусламж бол энэ хэрэгтэй хүнтэй хэрэгтэй. Зарим хэрэглэхгүй болгоод тэрийг идээд уугаад өнгөрөөчих хүмүүс бол нэг хэрэггүй хаа. Тэгэхээр энэ яг хийгсэн юм бүтээ гэсэн хүмүүст нь өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ энэ банкны тогтолцоо банк төр хоёр яаж гэрээ байгуулж байгаа гэдгээс их юм шалтгаална. Хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд гол тулгарч байгаа бэрхшээл бол бүтээгдэхүүний борлуулалт тааруу байдаг. Мөн ажиллах хүчний мэдлэг боловсон хүчин дутмаг гэсэн бэрхшээлч тулгарч байна. Үйлдвэрлэл явуулахад хамгийн их саад болж байгаа өөр нэг бэрхшээл бол нөгөө талдаа санхүүгийн бэрхшээл байна. Санхүү бол одоо ямар ч үсэн бид нэр бол банкнаас зээл аваад хөтлөж байгаа шүү дээ. Тэгээд тэр зээл авсан зээлийг бол нэг зээлэнд хөрөнгөө барьцаалаа тавьсан бол дараагийн зээл авах болцоо хаагчдаг. Хөрөнгө оруулагчдыг дээр нь тэр газар дээр барилга баригчлаа гэхэд барилга дээр үйлчлэлийн гэрчлэгээ авахаас эхлээд нөгөө банкн дээр байж байгаа газрын гэрчлэгээ маань банкн дээр байж байгаа энийг аваад үйл хөдлөлийн гэрчлэгээ авч чадахгүй шүү. Яг тэр нөгөө банкны барьцаанд байж байгаа. Банк тэрэндээ өөрчлөлт оруулж чаддаг. Уг нь миний хүсэж байдаг. Иймэрхүү яг жижиг бэрхшээлүүд гадаг энэ нь бол тэр банкны тогтолцоо уян аримхай биш тухайн үед юмаа өөрчлөлт оруулж чаддаггүй анхныхаа байдлаар одоо байгаад байдаг энэ тэр бидний бас акцтэй явах гэж нэмэр болж чадахгүй байна. Хатан түгэл компани үүсгэн байгуулагч цаашдаа үйлдвэрлэлийн чиглэлээ нэмж олон хүнийг ажлын байртай болгох тоног төхөөрөмжөөр шинжлэх зорилт тавьж байгаа. Мөн өөрийн багын мөрөөдөл болох мод тарих ажлаач үргэлжлүүлэх зорилготой юм. Миний хамгийн их зорж байгаа юм бол энэ хөдөө аж ахуйн чиглэлээр явж байгаа юм байна. Манай буян цум миний газар дарилгын газар бол буян цумын яг тэр буян голын усны хамгийн төгслийн хэсгийг бид нэр зундаа ашиглаж байгаа юм. Тийм гоо тэрийгээ дагуулдаг би нэг ховд голохоор модтой олчих юмсан гэж хамгийн их зорж байгаа миний хүсэл мөрөөдөл байна. Тэгээ энийгээ ийчих юм бол би насныхаа мөрөөдлийг биелүүлж байгаа. Өнгөрсөн жил би хятад улсаас энэ их гоогоор сайхан ургадаг тийм юу авчирсан л да. Яс тэгээ тэрийг авчираад тарьж байгаа. Одоо хэрвээ тэр маань сайхан өнгөрсөн жил манай 80% одоо ургалаа. Одоо энийг бол цаашлуулаад бид нэр бол эндээс суулгах зүйлтэй. Энийг өргөжүүлэх юм бол бас цаашлуулаад бид бас нэг модны үйлдвэрлэлийг явуулж байгаа. Хэрэглээний модыг бол бид нэр бас эндээс ашиглаж байгаа болцоо байна. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлэх энэ удаагийн дугаараараа та бүхэнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Хатан түгэл компанийг танилцууллаа. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Ховд аймгийн баялаг бүтээгчид. Өргөний хотын баялаг бүтээгчид. Ховд аймгийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчид. Ховд аймгийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчид. Ховд аймгийн баялаг бүтээгчид. Ховд аймгийн